Эрчим хүчний хуулиудыг шинжлэх улсын хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг түүний дэргэдэх гүйцэтгэх баг эрчим хүчний зах зээлийн загварын талаарх онлайн сургалтыг энэ сарын 20-оос 21-ний өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтыг дэлхийн 43 орны гишүүдтэй бүсийн эрчим хүчний зохицуулах орноос авч Казахстан, Унгар, Эстон, Португал гэсэн 4 орны 5 эксперт сургалт хийжээ. Эдгээр орнуудын нөгөө хууль эрх зүйн орчныг мөн бүтцийн одоо ингээд өнгөрсөн хугацаанд нэлээд сайн судалсан учраас энэ одоо сургалт бол маш үр дүнтэй ийм сургалт болж байна. За тэгээд энэ хүрээнд бид нар бас нэлээд олон асуултуудаа урьдчилан бэлтчихсэн. За сургалтын материалыг өөрчилж аваад ингээд судалчихсан учраас маш үр дүнтэй ийм асуултууд яваад за өдөр болгоны сургалтын дараа ингээд 1 цагийн хугацаанд энэ экспертүүд маань яг тэгэхээр энэ экспертүүд бид нар Монголын одоо эрчим хүчний салбарын талаар ийм товч мэдээлэл хүргэсэн байгаа. Тийм учраас эдгээр одоо өөрсдийнхөө мэдлэг мэдээлэл одоо туршлага дээр үндэслээд бидний хувьд бол бас тодорхой хэмжээний зөвлөгөө өгөх, за дээрэс нь бидний асуултанд хариулах гэх мэтлэнгээр ийм одоо маш үр дүнтэй ийм хилцүүлгийг сүүлийн одоо 1 цагийн хугацаанд бол ингээд зохион байгуулж байгаа. Тэгэхээр энэ сургалтаас бол бид нар одоо юу хүлээж байна вэ гэх тэгэхээр бидний хамгийн нэгдүгээр одоо бас аягүй чухал шийдэх нэг асуудал ерөөсөө энэ зах зээлийн загварын асуудал байгаа. Яагаад тэгэхээр одоо Монгол улс маань яг нэг худалдаа авахчийн загвар гэдэг ингээд төр маань одоо нөгөө давмгаалсан ийм монопол бүтцтэй. Тэгэхээр энийг яаж хэрхэн цаашаа либералчлах вэ? Яаж одоо ингээд өрсөлдөөн зах зээлийн загвар руу хэрэгжүүлэх вэ? Яаж одоо ялангуяа их усүр талдаа мөн одоо хангах үйлчилгээ талдаа дулаан цахилгаан хоёрыг одоо ийм хангах үйлчилгээний компаниуд өрсөлдөөний байдлаар ингээд явуулдаг ийм одоо туршлагууд бол олон улсад байдаг. Тэгэхээр энийг бид нар одоо цаашаа яаж хэрэгжүүлэх вэ? Тэгэхээр энэ хэрэгжүүлэхэд бол нэлээд бид нар ийм нэлээд нухацтай ингэж хандах хэрэгтэй л доо. Тэр утгаараа бид нар тодорхой хэмжээний материалуудыг одоо маш сайн судалсан нэмээд бас энэ ингээд сургалтууд авч байна. Тэгэхээр энэ дээр бол бидний одоо цаашдын гаргах шийдвэр дээр хууль эрх зүйн орчныг сайжруулах дээр бол маш одоо үн цэнтэй ийм одоо мэдлэг мэдээллийг олж авсан ийм сургалт болно гэж ингэж найдаж байгаа. Манай ажлын хэсгийн хувьд бол эдгээр орнуудын яг хууль эрх зүйн хуулиудыг нь бол өмнө нь судалчихсан байсан. Харин одоо энэ сургалтаар бол яг тухайн улсын одоо эрчим хүчний салбарын бодит нөхцөл байдал одоо ямар байгаа. За өмнө нь ямар байсан те реформ хийхээс өмнө одоо 90-ад оны үед ч юм уу эсвэл 2000-ад оны ихэнх үед ямар байсан энэ нөхцөл байдлуудаа бүгднийг тайлбарлаад за тэгээд реформ энэ шилжилтийг хийхэд ямар одоо юу гэдгийг асуудлуудтай нүүр тулсан тий тэрийг хэрхэн даван туулсан ч гэдэг юм уу одоо энэ туршлагаас хуваалцж байгаа гэдгээр бол бидний хувьд бол маш одоо үнцэнтэй ийм сайн сургалт болж байна гэж бодож байна. За Эстон улсын хувьд болохоор одоо ерөнхийдөө бол суйрлагдсан хүчин чадал нь бол Монгол улстай нэлээд төстэй 1.6 гигаваттад мөн цахилгааны хэрэгцээ болон дулааны хэрэгцээ аль аль нь бол байдаг. Тэгээд Унгар улсын хувьд бас анх одоо зах зээлийн шилжилт хийхдээ бол ерөнхийдөө бол занар буюу одоо oil shale гэдэг ингээд доминант ийм их усүртэй байсан боловч зах зээлийн шилжилтээ хийснээр бол тэр зах зээлийнхаа их усүрийн ширийг бол маш сайн одоо задалж чадсан. Одоо бол бүтэн өрсөлдөөн зах зээлд шилжсэн орн байгаа. Тэгээд энэ занар гэдэг одоо энэ тухайн үедээ зах зээлийн шилжилтийг хийхдээ 90% нь баг энэ занараас их усүр нь хангагддаг байсан бол одоо энэ занарын их усүрээ 50% хүртэл бууруулж чадсан. За сэргийгдэх эрчим хүчийг бол маш сайн дэмжиж байгаа. За цаашдаа бол ерөнхийдөө том чадлын салхин цахилгаан станцыг одоо нэвтрүүлэхээр ингэ төлөвлөж байгаа юм бэлээ. Энэ Унгар улс бол тухайн үед маш юм урт хугацааны эрчим хүч худалдаа авах гэрээ байгуулчихсан. За мөн одоо дулааны эрчим хүчний хэрэглээ өндөртэй хүүтэй улс учраас төвлөрсөн дулааны системтэй яг энэ Монгол улс толгорч исэн асуудлууд маань бас Унгар улс толгорч исэн. Тэгэхээр тэдгээр асуудлаа хэрхэн шийдсэн байгаа нь бид нарт бас маш их сонирхолтой байсан учраас энэ улсыг сонгож судалж исэн. Тэгэхээр асууя гэж бодож исэн асуултуудаа бас хариулт аваад их үр дүнтэй хилцүүлэг болж байна. Манай салбарын оролцож байгаа учраас хоорондоо бас хилцүүлэг хийгээд маш үр дүнтэй болж байна гэж бодож байна. Казахстан улсын болохоор Монгол улстай аюул жилттэй шин чанарууд ихтэй улс одоо эрх зүйн аюул те аюул эрх зүйн зохицуулалт тэгээд газар зүйн байршил те уур амьсгал тэгээд нүүрсний нөөц баялаг ихтэй гэх мэт ажилтнуудтай шин чанарууд олон. Тэгээд 2013 оноос хойш эрчим хүчний салбарт шинжилгээг амжилттай хэрэгжүүлээд одоо бүрэн өрсөлдөөн зах зээл шилжээд
явж байгаа болохоор бид сонгож авч судалж байгаа. Тэгээ урд нь бид нэр хуулийн ингээд нэлээд олон сар 2-3 сар судалсан болохоор энэ сургалтаар ингээ онлайн сургалт хийгээд экспертүүдтэй ингээ шууд харьцаад асуулт асуугаад их үр өгөөжтэй болж байна. Тус сургалтад улсын хурлын ажлын хэсэг түүний дэргэдэх гүйцэтгэх баг эрчим хүчний реформын үндэсний хороо эрчим хүчний салбарын байгууллагуудын 51 хүн хамрагдсан юм.